Инновац гэж юу вэ? Шин санаа, сэтгэлгээний шин төвшин, үйл ажиллагааны шин арга барил, бизнесийн шин загвараас инновац эхэлнэ. Монгол улсын шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, ангаах ухаан, соёл урлаг боловсрал, эдийн засгийн салбарын инновац яг ямар байна вэ? Энэ бүхнийг инновац нэвтрүүлгээс даваа гараг бүрийн 17 цагаас инновац нэвтрүүлэг, мэдлэг, инновац, баялаг. Сайн бацхан уу? Metro Lounge 91.7 радио болон On TV телевизтэй хамт байгаа сонсогч, үзэгч та бүхэндээ орой мэндийг хүргэе. Инновац нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За юуны өмнө та бүхэндээ дугаарын зочноо танилцуулъя. Манай өнөөдрийн дугаарын зочноор хөдөө аж ахуйн их сургуулийн инновац бизнес хөгжлийн төвийн захирал доктор профессор Мөнхбат өргөд ирээд байна. Танд орой мэндийг хүргэе. За баярлалаа. Юуны өмнө радио сонсож байгаа эрхэм хүндэт сонсогчид та бүхний энэ оройн амгалан айлтгая. Дэлхийн улс орнууд шинжлэх ухаан, инновац эдгээрийг одоо хэрхэн хөгжүүлж мэдлэгийг баялаг болгож байгаа энэ үйл явцаараа өрсөлддөг, хөгждөг болжээ. Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд мэдлэгийг баялаг болгох, за хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр баялаг бүтээх үйл ажиллагааг эрчимжүүлэх ойрын ирээдүйн гол зорилго байна гэдгийг одоо инновац боловсрал хөдөө аж ахуйн салбарт сэдвт үндэсний чуулган болж байхад дурдж байсан. Тэгэхээр бид хоёрын өнөөдрийн ярилцах сэдв энэ талаар байна. Бүр тодруулах юм бол хөдөө аж ахуйн салбарын инновац гэсэн талаар хоёлаа өнөөдөр ярилцсанаа. За тэгэхээр юуны өмнө одоо энэ сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаа та бүхэнд баярлалаа. За инновац гэдэг ойлголтыг бол хамгийн энгийнээр одоо эхлээд хэлэх юм бол одоо танд нэг санаа, надад нэг санаа. Бид хоёр санаагаа хоорондоо бие биендээ солилцох юм бол энэ бол мэдлэг, мэдээлэл, инновац дамжиж байгаагийн нэг том хэлбэр юм аа. За миний хувьд бол хөдөө аж ахуйн их сургуулийн инновац бизнес хөгжил төвийг хариуцаад одоо жил гаруй хугацаа, жил 6 сарын хугацаа өнгөрч байгаа. Хөдөө аж ахуйн салбар гэдэг бол өөрөө асар том баялаг, инновацийн том уурхай юм байгаа юм аа. Энд бол миний хувьд бодож байгаагаар юу нэхээр бид өндөр технологийн манай салбарт өндөр технологийн инновац эрдэмтдийн судалгааны ажлын үр дүнд гарсан одоо инновацаас гадна уламжилалт одоо манай аж ахуй газар тариалан дээр суурилсан бие тус одоо үе тээгч гэдэг шиг одоо бие тус инновацууд бас маш ихээр оршин байдаг. За ер нь бол хөдөө аж ахуйн сургуулийн инновац бизнес хөгжлийн төв бол үндсэндээ хөдөө аж ахуйн сургуулийн бүтцэд байгаа бүрэлдэхүүний 5 сургууль. За дээрэс нь эрдэм шинжилгээний 4 хүрээлэнгийн одоо эрдэмтэн судлаачдын бий болгосон энэ мэдлэгийг эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах, зах зээлд гаргах ийм гол зорилготой л одоо ийм байгууллага бол манай инновац бизнес хөгжлийн төв байгаа юм. Инновац бизнес хөгжлийн төвийн хамгийн одоо гол ураа юу гэхээр бидний мэдлэг, таны баялаг гэсэн одоо ийм ураатайгаар л бид нар ажиллаж байгаа. Хөдөө аж ахуйн их сургууль дэргэдээ гарааны компаниудтай тэдгээр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээл нэвтрүүлдэг. Тэгэхээр нэгсэндээ үндэсний үйлдвэрлэлийг бүтээгчид гэж хэлж болох юм онцлогтой. Бас хөдөө аж ахуйн их сургууль өөрөө хөдөө аж ахуйн салбарын одоо үйлдвэрлэлийн түшиж газар юм болов уу? Одоо тэгж хэлж болох үс юм газар. Тэгэхээр хоёлаа эхлээд танаа төвийн үйл ажиллагааны талаар эхлээд ярив. Тэгэхээр яг одоогийн байдлаараа танах ямар төсөл дээр ажиллаж байна? Өнгөрсөн хугацаанд ямар төсөл хэрэгжүүлв? Тэгэл байх. Хөдөө аж ахуйн сургууль гэдэг бол одоо хөдөө аж ахуйн салбарын мэдлэгийн том уурхай гэж түрүүнд хэлсэн. За тэгэхээр хөдөө аж ахуйн сургуулийн инновац бизнес хөгжлийн төвийн бүтцийн талаар би эхлээд танилцуулах зүйтэй байна. Хөдөө аж ахуйн сургуулийн инновац бизнес хөгжлийн төвийн бүтц бол оюуны өмч хариуцсан одоо хөдөө аж ахуйн сургуулийн руугаас гарч байгаа оюуны өмчийг бол мэдээлэх, дамжуулах, уламжлах, оюуны өмчт бүртгүүлэх гэх зэрэг юм үйл ажиллагаа нэгдүгээрт одоо хийж байна. Хоёр дахь гол үйл ажиллагаа маань бол одоо гарааны компаниуд байна. Одоо таны хэлсэн. Нийтдээ одоо өнгөрсөн 2015 оноос хойш улсын хэмжээгээр 34 гарааны компани
байгуулагдаад үйл ажиллагаа эхэлж байгаа. Энэний 17 гарааны компаниуд аж ахуй сургууль дээр байна. За мөн дүүнчлэн одоо бид мэдлэг мэдээллийг одоо олон нийтэд түгээх зорилгоор олон нийтийн одоо телевиз радио за мөн өөрийн одоо Монголын хөдөө гэдэг сонин байдаг энэ бүх зүйлээр бид бас олон нийтэд хүрэхийг зорддог. Мэдлэг мэдээлэл дамжуулдаг хэсэг маань бол одоо бас инновац бизнес хөгжлийн төвийн нэг гол зүйлд байдаг. Нөгөө талаар бид бас туршил судалгааны үйл ажиллагааг өргөжүүлэх бааз суурьтай байх ёстой. Үүний тулд бол хан уул агро паркийг одоо менежментийн хувьд бид нар бас өөр төрөө аваад Улаанбаатар хотод бас энд бас үйл ажиллагаа явуулж байна. За мөн хөдөө аж ахуйн сургуулийн одоо эрдэмтдийн бий болгосон инновацийн одоо бүтээгдэхүүнүүд одоо жишээлбэл туршилтын үйлдвэрүүд, цехүүд, лабораториуд бий болгосон олон нийт түгээнлүүрүү шаардлагатай ийм бүтээгдэхүүнийг зөвлүүлээд инновацийн бүтээгдэхүүний дэлгүүрийг бол бас ажиллуулж байгаа. За инновацийн бүтээгдэхүүний дэлгүүр маань өөрөө бит одоо бараа бүтээгдэхүүн тавихаас гадна бас одоо вебсайт e-shop гэдэг ийм хэлбэрээр бас ажиллаж байгаа. За одоохондоо бол ийм бүтэц зохион байгуулалттайгаар бид одоо ажил үргээ үүсгэж. За мөн манай инновац бизнес хөгжлийн төвийн дэргэд бол одоо гарааны бизнесээс гадна 5 бүрэлдэхүүн сургууль 4 эрдэмчлэгээний хүрээлэнгийн эрдэмтдийг одоо бүртгэсэн эрдэмтэн зөвлөхийн одоо юм том сан гэдэг одоо 400 гаруй эрдэмтдийн мэдээлэлтэй ийм сан байдаг. За энэ чиглэлээ бол цаашдаа бол бид гол эрдэмтэн зөвлөхийн сан байгуулдаг гол учир холбогдол нь юу гэхээр инновацийн одоо сүлжээг байгуулах ийм зорилготой юм. За бидний одоо бидний одоо төсөөлж бодож байгаагаар бол инновацийн сүлжээ бол одоо 3 төвшөнд байх ёстой гэж ингэж бид үздэг. Байгууллагын инновацийн төвшин буюу одоо микро төвшин, микро сүлжээ гэж одоо ингэж хэлж болох. Хоёр дахь нь бол одоо аймаг орон нутгийн чиглэл одоо бизнесүүдийг хамарсан ийм мезо сүлжээ буюу ийм дунд хэмжээний одоо ийм сүлжээ байх юм. За гурав дахь нь бол одоо хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам, боловсролын шинжилгээ ухааны яам, ингээд засгийн газрын одоо үйл ажиллагаа оролцсон ийм мега ийм одоо том сүлжээ гэдэг. Ингээд энэ гурван одоо байгуулагдсан гурван сүлжээний огтлцол дээр салбарын инновац эрчимтэй хөгжнө гэж одоо бид ингэж үзэж байгаамаа. Хөдөө аж ахуйн салбарт одоо гарааны компани өсч байжхад арилжааны компани болоход бодлого, эрх зүйн орчин ер нь ямар байна? За энэ ярихаас өмнө би бас нэг мэдээлэл өгье гэж бодож байна. За манай одоо хөдөө аж ахуйн их сургууль байгуулагдаж хөгжснөөс хойш одоо оюуны өмчийг бүртгэсэн мэдээллийг цуглуулсан ийм одоо инновацийн бүтээгдэхүүн гэдэг юм юу хэлэх вэ гэдгийг бид одоо өөрсдөө тодорхойлсон байгаа юм. Энэний үр дүнд одоо 500 гаруй бүтээгдэхүүнийг бид оюуны инновацийн бүтээгдэхүүн гэж ингэж үздэг. За энэ дотор юу хамруулж үзсэн гэхээр ерөнхийдөө мал эмнэлгийн салбар гэж үзэх юм бол малын эм био бэлдэмлүүд энийг одоо гаргаж зохион бүтээсэн манай эрдэмтдийн нэг хэсэг одоо бүтээл. За дараагийнх нь бол мал аж ахуйн салбар байдаг. Мал аж ахуйн салбар маань дотроо бол одоо малын шин, үйлдвэр, угсаа за тэгэл одоо тэдний ашиг шимийг нэмэгдүүлэх талын одоо авч хэрэгжүүлсэн технологи арга хэмжээнүүд. За дээрэс нь бол одоо тэдгэрийг одоо маллах арга технологи энэ бол бүгд одоо мал аж ахуйн салбарын инновацууд байж байгаа. За агроном одоо газар тариалангийн чиглэлийн инновац гэх юм бол энэ бол ихэнх байр суурийг бол энэ дээр эзэлдэг. Тухайлбал энд маш олон төрлийн одоо үр тарианы төрлөрийн ургамлын сортууд байдаг, үр үржүүлгүүд байдаг. Ингээ энэний дасан зохицсон технологи байдаг гэх жишээтэйгээр юм. За энэний дараачаар бол бид инженер технологийн салбар гэж хэлдэг байна. За машиныг одоо хөдөө аж ахуйн янз бүрийн техник тоног төхөөрөмжүүдийг бид үйлдвэрлэдэггүй ашигладаг орно. За яг ингээд үзэхээр зэрэг бол ашиглалтын талын техник ашиглалтын чиглэлийн инновацууд бол одоо маш их байж байдаг. За энээс гадна бол одоо эдийн засгийн том салбар, хөдөө аж ахуйн эдийн засгийн салбар гэдэг маш том салбар байдаг. Энэ одоо гарч ирсэн дөрвөн том одоо бит инновацийн бүтээгдэхүүнийг одоо эдийн засгийн арга ухаан, маркетингийн инновац, бодлогын инновацаар бол энийг олон нийт түгэх юм. Маркетинг сүлжээг нь байгуулах ийм зүйлүүд байдаг. Эдгээрийг хооронд нь зохицуулахын тулд одоо Монгол улсын их хурлаас инновацийн тухай хуулийг бол гаргаж батлуулсан. За энэ инновацийн тухай хууль бол
миний хувьд үзэж байгаагаар бол маш сайн хууль болсон гэж байна. За хамгийн гол нь энэ хууль сайн байх нэг хэрэг, гэтэл энэ бол бас хэрэгжилт нь хангалттай юу, хангалтгүй гэдэг нь бас нөгөө хэрэг байгаа юм. За энэ дээр бол жишээлбэл олон сайхан заалтууд байдаг. Тэгвэл байсан зарим заалтууд нь бол өмнөх улсын хурал дээр бол хассан ч юм бэ. Тухайлбал энэ дээр инновацийн сан байгуулна гэдэг ингээд заасан байдаг. Тэр заалтыг нь бол байхгүй хассан байдаг. За венч хөрөнгө оруулалтын тухай заалт байдаг байсан. Тэрийг нь бол бас хассан байх чийдэ. Тэгээд зарим одоо сайн заалтууд нь бол амьдралд хэрэгждэг. Тухайлбал манай гарааны компани байгуулсан одоо судлаачид байна. За дээрээс нь гарааны компанид хөрөнгө оруулалт хийсэн бизнесмэнүүд байна, тийм ээ. Олон талын оролцоотой байгуулагдсан энэ гарааны бизнес эрхэлж байгаа гарааны компани хүмүүс чухал хэрэгцээтэй хэд хэдэн заалт бай. Тухайлбал одоо гаднаас оруулж ирж байгаа тоног хөрөмж байт юм уу? Түүхэд материалыг гайл худалдан татвар чөлөөлөх гээл байна. За энэ нь болохоор юугаар зохицуулагддаг вэ? Засгийн газрын тогтоолоор зохицуулагдаж. Тогтоол гарч хөнгөлт чөлөөлтийн тогтоол гарч ээж хууль маань одоо хэрэгжих байдаг. За гэтэл энэ цаг хугацаанд гардаг. Ингээд одоо ажил ухардаг, хойшилдог гэх юм. За тэгвэл бас инновацийн тухай хууль дотор бас нэг сайхан заалт бай. Энэ юу гэхээр одоо инновацийн одоо үйлдвэр гарааны компани бий болгосон бүтээгдэхүүнийг төр худалдан авах үйл ажиллагаараа дэмжинэ гэдэг ингээд. За юуны төрөнд л одоо ингээд худалдаад авах юм байна гэж бодоод ингээд манай судлаачид, хөрөнгө оруулагчид маань нөгөө төхрөч нь хошуурдаг. Гэтэл тендерийн хууль гэдэг заавал юмар зохицуулдаг. Ингээд одоо нэг хууль маань нөгөө хуультайгаа зөрчилдөг. За энээс болоод нөгөө инновацийн хууль маань ерөнхийдөө бас зарим зүйлүүд нь бол хэрэгжихгүй. За сая өнгөрсөн даваагаар гэхдээ энд би их талархалтай хандаж байгаа. Улсын их хурлын одоо эрхэм гишүүд, ялангуяа энэ залуу гишүүд маань ер нь инновацийн тухай хууль, шинжлэх ухааны технологийн тухай хуулийг одоо барьж аваад энэ ер нь яагаад хэрэгжихгүй вэ? Түрүүн таны хэлдгээр инновац бол одоо мэдлэгийн эдийн засгийг өргөжүүлэх хамгийн гол бүтээгдэхүүн. Инновац бол одоо улс орны хөгжлийн гол түлхүүр байх хэрэгтэй гэж ингэж үзээд ингээд энэ чиглэлээр харилцалгууд, хэрэгжилтийн тухай шалгалтууд хийгээд за одоо тэгээд яг юун дээрээ болохгүй байна гэхэд энэ дээр нь одоо инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах, шаардлагатай байгаа дүрм журм зааврууд энэ гаргах, заавар одоо нэн тэргуунд авах одоо шаардлагатай арга хэмжээнүүдийг одоо дүрм журмаар одоо сайдын засгийн газрын одоо боловсролын сайдын яамны сайдын төвшөнд юм уу эсвэл одоо засгийн газрын төвшөнд юм уу ингэж авч хэрэгжүүлъя гэдэг ингээд сайхан санаачлаг гаргаад ингээ явж байгаа их баярлж байгаа. Ер нь бол улсын их хурлын нийгмийн бодлого боловсрол шинжилгээ ухааны байнгын хорооны зохион байгуулж байна. Энэ байнгын хорооны ажлын албан ч гэсэн талархалтай байгаагаа дамжуулъя. Тэгэхээр танаа дээр өнгөрсөн 7 хоногт ажиллаж явах та бас өөрөө санал гаргаж ирсэн шиг санаад байна. Тэгээд таны санал юу байв? Одоо инновацийн тухай хууль хэрэгжүүлэхийн тулд ямар зүйлүүдийг одоо нэмж өөрчлөх үү, хасах юм уу, эсвэл нэмж өөрчлөх юм уу, эсвэл хэвээр нь хэрэгжүүлээд явахыг ярьсан уу? Ер нь ямар санал танаас гарав? Тэгэхээр бол яг би ингэж ийм санал гаргасан л да. Ер нь ингээд бас бүх их сургуулиуд дээр л инновацийн нэгж байж байгаа. Тэгэхээр инновацийг одоо бүх салбарт хэрэгжүүлэх нь та түрүүн ярьсан одоо соёл урлагийн инновац гэдээ ярьж байсан тийм ээ. Тэгэхээр бол жишээлбэл хөдөө аж ахуйн инновац ч гэдэг юм уу, анагаахын салбарын инновац ч гэдэг юм уу, энэ бол инновац л юм. Бүгдээрээ л адилхан бүтээгдэхүүн гэж гарч ирдэг. Нөгөө талаар бол нийгмийн салбарыг хүндсэн нийгмийн инновацуудыг бас эхлээд бид нэр бодлогын инновацуудыг эхлээд хиймээр юм шиг гэж бодож байна. Тэгэхээр инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулъя гэдэг ингээд яг тодорхой саналуудыг хөдөө аж ахуйн салбараас ингээд гаргаад тавьсан. Үүнээс гадна бас би одоо хөдөө аж ахуйн сургууль дээр тулгамдж байгаа асуудлуудыг бас гаргаж тавьсан юм байна. Үүн жишээлбэл одоо ямар асуудал байна гэхээр бүх их сургуулиуд дээр инновацийн нэгжүүд байж байдаг. Гэхдээ бүгд өөр ингэсэн одоо нэг тийм сонин одоо нэг харах юм бол ингээд дэлгээ тавих юм бол нэг цаохор даав шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо бүтэц тэн дотор ажиллаж байгаа орон тоож гэдэг юм уу, зорж байгаа зорилгонч гэдэг юм уу, энэ бүх юмуд нь өөр байгаа. Тэгэхээр бүх сургуулиуд бол инновацийг үйлдвэрлэгчтэй. Ийм учраас инновацийн нэгж бол бүгд нэг загварын байх хэрэгтэй гэж би үзэж байгаа. Тийм учраас хөдөө аж ахуйн сургуулийн инновац бизнес хөгжлийн төвийг ерөөсөө их сургуулиудын загвар
болгож өгөөч. Бид одоо чадчих нэгээр ажиллая. Та нар маань жоохон бодлогоор дэмжиж ингээд өгч өгөөч. Бидний ингээд загвар гिचх юм бол бид бас нэрээ хичээд ингээд явъя гэдэг нэг юм тодорхой санал. Нэг дэх санал маань бол энэ байсан. Хоёр дахь санал маань бол юу байсан гэхээр инновац бизнес хөгжлийн төв маань одоо юу хэрэгтэй вэ гэхээр энд баашин барилга янз бүрийн л одоо дэд үтс хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр энэ одоо хөдөө аж ахуйн сургууль дээр нэг дутуу баригдсан нэг даван давхар баашин байгаа юм л та. Тэгээ энийг одоо хөдөө аж ахуйн сургууль инновац бизнес хөгжлийн төвдөө өгсөн шийдвэр гаргаад. Тэгэхээр энийг ашиглалтанд оруулахад нэг 270 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагач байгаа. Яам маань энийг шийдэж өгөөч гэж хоёр дахь хүсэлт маань энэ байсан. За бараг л хөвдөө юм гуйж байгаа юм шиг болсон. Гэхдээ одоо энэ бол яг хөө шийдэж өгнө гэсэн шийдэж өгөө гэж ингэж хэлсэн. За гурав дахь нэг хүсэлт маань бол юу гэхээр инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулаач. Энэ дээр бол түрүүний нөгөө хэлдэг инновацийн сан гэдэг юм яаралтай байгуулж өгөөч. Хоёр дахь нь бол тэр инновацийн тухай хуулийн 17-гийн 1-8 дээр байж байгаа инновацийн бүтээгдэхүүний төр худалдаан хууль ажиллагаа дэмжинэ гэсэн энэ заалтаа хэрэгжүүлж өгөөч яаралтай. Гурав дахь нэг одоо ганц хүсэж байгаа зүйл бол одоо инновацийн гарааны компани байгуулад хөрөнгө оруулалт хийж байгаа. Гаднаас оруулж ирж байгаа тоног төхөөрөмж материалыг хөнгөлөх, гайл худалдааны дотор чөлөөлөх энэ хөнгөлтөө жил бүрийн эхний улиралд багтааж тогтоолоо гаргаж өгдөг болооч гэсэн ийм тодорхой 3 саналыг л тавьсан юм байна. Гэхдээ энэ маань одоо бас хэрэгжих байх. Миний хувьд бол бас тэр тухайн инновацийн тухай хуулийг одоо шалгах, өөрчлөлт оруулах тэр ажлын хэсэгт нь бол би ажиллаад явж байгаа. Миний бодлоор яг одоо энэ хөдөө аж ахуй газар тариалангийн салбарт инновац бий болгоод инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд тэрийгээрээ бизнес хийгээд явбал илүү боломжтой юм болов. Ягаад гэвэл Монгол улсын одоо хөрсний онцлог тийм малаж ахуйн онцлог бол өөр бусад улс орнуудыг бодвол илүү давуу талтай гэж бодоод байгаа. Тэгээ ер нь ашигтай байх тийм үү? Тэгэхээр ийм байгаамаа. Инновацийг бол заавал өндөр технологиор хийдэг гэдэг ойлголт бол бас байхгүй. Энгийн нам технологитой инновац үүсчихэд. За манай салвар хөдөө аж ахуйн салвар бол нийт одоо инновацийн 500 гаруй бүтээгдэхүүнээ бол гаргаж тохиомл болгож гаргаж тавьсан. За энэ дээрээс одоо ингээ харж яхад одоо ер нь бизнес эрхлэгчд маань энийг маш их сонирхдаг. Үздэг. За тэгээ эргэж ирээд нөгөө энэ бүтээгдэхүүн чи хаа вэ? Хинтээ уулзах уу? Бид бол нэгсэндээ одоо ерөнхийдөө бол зоочилж байгаа. Одоогийн байдлаар нэг 20 гаруй бүтээгдэхүүнийг манай бизнесмэнүүд сонирхоод үйлдвэрлүүл яах вэ хөөс нэг юм эргэлзээ байгаа. Гэхдээ ер нь бол инноваторууд инновацийн тухай ойлголттой мэрэгжилтнүүдийг одоо зах зээл өөрөө шаардж эхэлж байгаагийн нэг том хэлбэр бол энэ. За тэгэхээр бид нар энэ дээр ямар арга хэмжээ авч эхлэх вэ гэхээр хөдөө аж ахуйн сургууль бол Австралийн Queensland-ийн их сургуулийн инновацийн төвтэй хамтарч ажилладаг юм аа. За тэгээд одоо хөдөө аж ахуйн сургуулийн сургалтын төлөвлөгөөнд нь бид нар өөрчлөлт оруулсан. Энэ дээр бол манай эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал одоо доктор профессор Ган Толго, манай их сургуулийн захирал одоо доктор профессор Хэрүүгээ, за мөн одоо сургалт эрхэлсэн урлагч захирал доктор Буян Зай гэдэг одоо ийм сайхан хүмүүсийн буйнаар дээрээс нь нэмээд бол одоо Queensland-ийн их сургууль, орон нутгийн доктортой хөгжлийн төлөө холбоо гэдэг төрийн бус байгууллагын захирал одоо Эрдэнэолор гэдэг доктор залуу. За энэ хүмүүсийн буйнаар бол инновац ба харилцаа гэдэг хичээлийг хөдөө аж ахуйн сургуулийн сургалтын төлөвлөгөөнд Монгол улсын хэмжээнд анхудаа үед орууллаа. За дээрээс нь Queensland-ийн их сургуулийн инновац ба харилцаа гэдэг том сургагч хамгийн сүүлд гарсан одоо доктор Элска Вандербилерт гэдэг энэ хүний одоо сургагчийг аваад өөрөөс нь зөвшөөрлийг аваад бид шууд орчуулад одоо ер нь одоо эх 7 хоногт хэвлэлтээс гарах гэж байна. За өнөөдрийн байдлаар ингээд зөвхөн энийг ингээд сургалтын төлөвлөгөөнд оруулсны дараа харахад нийтдээ 400 гаруй оюутан сонгосон байна. Тэгэхээр ямар хэрэглэлт хэрэгцээтэй байгаа нь бол эндээс харагдана гэж бодож байгаа. Тэгэхээр манай одоо захиралдууч гэсэн хэлдэг. За энэ 500 инновацийн бүтээгдэхүүн гэдэг бол цаана 500 гарааны компани байгаамаа гэж. За тэгэхээр одоо инноваторуудыг өөрөлдөх юм бол бид энэ жил 400 оюутан
сонгоод одоо тэгтээ сонголтод дуусаагүй байна л та тийм ээ. Хавар болтлоо одоо снэж ойд сонгохыг би мэдэхгүй байна. Ингээд одоо жилд хөдөө аж ахуйн сургуулийг 2000 орчим оюутан төгсдөг. За тэрний 1000 нь сонгоод ингээд энэ хичээлийн тухай инновацийн тухай ерөнхий ойлголттой болоод ингээд гарах болноо. Энэ 2017 оноос эхлээд энийг бол би баталгаатай хэлж байна л гэж хэлнэ. За нөгөө талаар ер нь одоо хөдөө аж ахуйн салбар бол өөрөө инновацийн яа харга байхгүй хөрсөөр таны хэлдэг. Энэ бол яа харга байхгүй юм аа. Энд бол дандаа хэрэглээний шинжлэх ухаан явагдаж идэг. Дандаа гаргасан бүтээгдэхүүн, гаргасан санаа энэ бүх зүйл нь бол амьдрал хураагддаг дээр гаргасан технологи нь алхам тутамдаа батлагдж идэг учраас энэ бол яа харга байхгүй үндэсөөр нь бол өдөө аж ахуй мөнөөсөө мөн гэж ингэж бид үзэж байгаа. За тэрчлэн бас нэг одоо сэтгэлгээний инновац гэж түрүүн та бүхэн бас хагас угсхан дурдаад өнгөрсөн. Тэгэхээр сэтгэлгээний инновацийн талаар би бас 2-3 юм бодож явдیں۔ Энийг бас хэлье гэж бодож байна. Тухайлбал одоо манайхан органик хүнс үйлдвэрлэн, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн гэдэг ингээд ярьж идэг. За энэ органик хүнс, экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгийг бол манай яг гардаж хийж байгаа хүмүүс бол манай малчид, манай тариаланчид, манай фермер эрхлэгчд маань өөрсдөө л байгаа. Тэгэхээр эд маань одоо ингээд байдлыг ажиглаад орон нутагт ингээд яваад судлаад эдэнтэй ярилцаад ингэж явахт бол яг энэ органик бүтээгдэхүүн, экологийн бүтээгдэхүүн, цэвэр бүтээгдэхүүнийхээ тухай ойлголт одоо тун зарим талаараа мэдлэг мэдээлэл нь чом сүрдэг юм уу ийм бага байгаа юм. Тэгэхээр энэ мэдлэг мэдээллийг маш хурдтайгаар хүргэх, энэ мэдлэгийг тэлэх, дээрээс нь бол нийгмийн инновацийг өөрчлөлтийг хийх өөрөлдөх юм бол тэдэнд маш хурдтай мэдлэг өгөх, тэдэнд тулгамдж байгаа маш асуудлуудыг маш хурдтайгаар буцааж авах, харилцан өгөлт авалт хийх энэ үйл ажиллагааг одоо хурдсах юм шаардлага. Хэдийгээр тэгэхээр тулд яана гэсэн үг. За хэдийгээр одоо телевизэр, радио, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс одоо мэдээлэл авч байгаа ч гэсэн яг наривчлсан мэдээллүүдээ манайхан авч чадахгүй байна. Тэгэхээр бид энд одоо Голландын Ван хаалын их сургууль гэж ярьдаг та одоо Ваахнингийн их сургуулиас салаад одоо гарсан юм том их сургууль бас байна. Тэгэхээр энэ сургуультай хамтраад малчтад үйлчлэх цахим төв гэдэг юмыг одоо байгуулах юм. Анхан шатны одоо ажилдаа ороод явж байна. Энэ бол одоо тэднийтэй хийж байгаа манай нэг том төсөл гэсэн. За энэ ямар учиртай байх юм гэхээр бид бол одоо ингээд малчид одоо телевизэр, гар утасч гэдэг юм уу ингээл янз бүрийн юм ингээ хурж ийн л гэж байна. Тэгээд тэр болгон бас хангалттай хүртээмжтэй байхгүй. Өнөөдөр жишээлбэл шүлхий гэдэг өвчин бол Монголыг нөмөрлөөгөөд ингээд бид нар ярьж идэг. За шүлхий өвчнийг яг мэддэг одоо хашир малчид маань одоо мэддэг юм байгаа ч тийм ээ. Тэр үед бол энээс урьдчилан сэргийлдэг одоо янз бүрийн аргууд одоо манай малчид байсан, эмчилдэгч байсан байна. Одоо бол зөвхөн вакцин дээр суурлаад за ингэлээ тэгэл тэрийг одоо зарлаа тийм ээ. Ингээл 20 цаг тогтоол ингэж идэг. Энийг тэгвэл энийг эмчилдэг ардын арга ухааныг бид нар маш их хүрэх шаардлагатай байна. Телевизээр гаргах гэхээр телевиз цаг болдог тийм ээ. За араадогоор явахаар зэрэг төлбөртэй. Араадогоор явахаар зэрэг араадогоор бол яг ерөнхийдөө ярьж байгаас нь яг хүн нүдэрээ харж байгаа болохоор хараагүй болохоор тэрийг бас нэг сайн ойлгодгүй юм. Янз бүрийн юм байдаг бах тийм ээ. Гэтэл малчтад үүсгэх дижитал төв гэдэг нь бид тэр нэг таблет гэдэг одоо хүүхдийн тоглоод байдаг тэр юм дээр суурилуулж хийж байгаа юм аа. За тэр таблетэнд маш өргөн мэдээллүүдийг багтааж болдго юм байна. Тухайлбал энэ одоо энэ би түрүүний хэлсэн манай хөдөө аж ахуйн 5 салбарын мэдээллийг тавланг нь оруулж өөрөлдөх юм бол мал эмнэлэг, мал аж ахуй, инженер технологи, газар тариалан, эдийн засаг. За дээрэс нь энэ дотроо багтаагаад одоо тэр өвчин байна уу, мал маллагааны арга байна уу, энэ бүх зүйлийг бол биетээр киногоор, богино хэмжээний видео киногоор таблетэнд суурлуулад ингэ өгчтэй. За мөн энэ мэдээллүүдээс гадна дуу, хөгжим, радио тийм ээ. За тэгэл цагаагаар мэдээ, зурхай тэгэл одоо өөр юу гэдэг тийм ээ. Хүнд хэрэгцээтэй бүх юмыг тэр таблетэнд өгөх юм. Тэгээд малчтад үүсэх дижитал төвдөр одоо 5 айлын дунд ч юм уу 10 айлын дунд ч юм уу тийм ээ нэг таблет байх юм гэж. Тэгээд тэр мэдээллийг өглөө. Дамжуулаад одоо доржих, дундгийх ингээд дамжуулж нэг айлд нэг өдөр юм уу 2 өдөр болоод ингээд хойруулж үзээд мэдээлэл хангалттай авд дуусны дараа манай малчтад проблем бас байж болох юм тийм үү. Нэг мал нь одоо доголчихсан байд юм уу. Нэг мал нь одоо янз бүрийн одоо өвдсөн байд юм уу. Тэгэхээр тэрнийхээ тухай шинж тэмдгийнхэн тухай бичлэг хийгээд
тэр таблетэн дээр. Тэрэн дээр яриад дугаа хураалгаад. За ингээд одоо явуулчих. Тэг ингээд дамжаад нөгөө юм дээр хүрээд ирнэ. Малчд үүсгэх дижитал төв дээр. Малчд үүсгэх дижитал төвийн одоо тогтолцоо бол ихэнгийн. Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн яам хөдөө аж ахуйн сургууль, аймгийн одоо хүнс хөдөө аж ахуйн газар, сумын мал эмнэлэг үйлчлийн тасаг. Энэ тогтолцоо нь одоо байж байгаа. Тэгэхээр зөвхөн мал эмнэлэг үйлчлийн газрын нэг мэргэжилтэнд л хариуцуулна гэсэн. За ингээд тэр шинж тэмдэг нь илэрчихсэн байгаа тэр юмыг ингээд харлаа гэхэд хэрвээ сумын төв дээр байж байгаа тэр мэргэжилтэн мэдэхгүй бол шууд Улаанбаатар руу манай Инновац бизнес хөгжлийн төвийн вебсайтанд хандна. Тэгэхээр зэрэг тэнд хандахаар зэрэг эрдэмтэн зөвлөхийн сан гэдэг юм байж байгаа. 400 гаруй эрдэмтэн байж байгаа. Тэддээс сонголт хийгээл за энийг энэ талаар судалгаа явуулсан энэ талаар мэддэг хүн хаа юм бэ? За тэндээс мэдээллийг маш хурдтайгаар аваад буцаагаад вебсайтаараа дамжуулаад вебсайтнаас татаад нөгөө юугаа зэнгэлжнэ гэсэн үг. Таблетээ зэнгэлнэ. Ингээ ийм маягаар одоо ингэж малчтад үйлчлэх дижитал төв гэдгийг бол бид нар хийх юм аа. За ингээ эннийхээ эхний одоо туршилтыг бид нар нэг 4-5 таблет авцсан байгаа. За энэ дотор нь одоо мэдээллүүдээ хийчихсэн. Одоо Наранхан аймгийн аймаг руу явуулах гэх ингээд байж байна. За ингээ энэ үр дүнтэй болоод эхлэх юм бол энэ тогтолцоог нэгэнтээ ингээ бүрдүүлдэг. Эхнийх нь бол зорилт бүлэг бол малчид. Дараагийн зорилт бүлэг маань дарааланчтай байх. Дарааланч гэсэн мөн адилхан одоо тулгамдсан маш олон асуудал. Энийг бид юу гэж үзэж байна гэхэд нийгмийн инновац гэж үзээд байгаа. Тийм ээ. Энэ бол бие тус зүйл нэг нөгөөдөд мэдлэг солилцоо, мэдлэг дамжуулалт болж байгаа. За ингэж л үзэж байна. За туршилтын хугацаа ер нь ихэр удаан байх бол хэрвээ амжилттай болох юм бол хизээнээс эхлэх вэ? Бид нар одоо ингээд 2 сарын 1 гэхэд таблетуудыг тараад өгч байна. 2-7 хоногийн хугацаатай эхний үр дүнгээ авч үзнэ. За дараад нь дахиад нөгөө мэдээлэл буцааж хийгээд ингээд үзнэ. Ер нь 3 сарын 15 гэхэд бол бид нар эхлэндээ. Гэхдээ бид Наранхан аймгийг л одоо сонгоод байгаа. Тий. Тэгэхээр энэ дээрээс хөрөнгө мөнгөний асуудал бас хэрэгтэй. Хэрвээ одоо үнэхээр одоо яг ер нь бол би бас нэг юм боддоо штэ. Юу гэхээр одоо гадаадын олон зээл тусламж хөтөлбөрүүд одоо явж идэг тийм ээ. Одоо донор орнууд ингэж ярьдаг. Тэгээ энд явж байгаа зарим хөтөлбөрүүд бол сайн л хэрэгждэг баг. Зарим нь одоо шалдмын үр дүнгүй юмд яваад өгдөө л гэж боддог. Тэгэхээр энэ төслийг хэрэгжүүлэхэд бас санхүүгийн дэмжлэг тусалцаа хэрэгтэй байгаа. Бид бас хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн яамдаа санднаа л гэж бодож байгаа. Таны бас ярилцлаганаас би харж ирсэн байна. Хөдөө аж ахуйн зөвлөх нэвтрүүлэх үйлчилгээний тухай хуулийн талаар та бас ярьж ирсэн. Тэгэхээр энэ хуулийг одоо энэ хууль одоо ямар учир утгатай хууль байх юм болоо ер нь зураглал. Хөдөө аж ахуйн зөвлөх нэвтрүүлэх тухай үйлчилгээний тухай хууль энэ манайхаас өөр бусад бүх оронд байдаг. Ганцхан Монгол оронд үл энэ зөвлөх нэвтрүүлэх үйлчилгээний тухай хууль бол байхгүй. Энэ яагаад гарах болов гэхээр энэ бас л амьдралаас орсон. Одоо өнөөдөр хүн болгон өөрөө яг энэ л хүний хэрэг юм шиг янз бүрийн мэдээллүүдийг одоо малчтад ч юм уу, тариаланч ч юм уу зорилт бүлгүүдэд одоо тараадаг. Энийг сургалт гэж хэлдэг. Сургалтаа явууллаа. За бас одоо дөрөвний хэлдгээр одоо энэ бас санхүүжилттэй нэгэн төслийн одоо үр дүнгээр ийм сургалт явж байна, ийм үр дүн гарч ийнэ ингээ ярьж идэг. За тэгэхээр энэ бол хэн дуртай хүн бол энийг жишээлбэл одоо түрүүний ярьсан ойлоо нөө шүлхээ өвчнөд ярьсан чинь шүлхээ өвчнөөр л шүлхээ өвчний шинж тэмдэгч гэдэг юм ингээд энэ сургалтыг хэн ч хамаахгүй ингээд баг өөрөө шүлхээ өвчин гэдэг юм үзээгүй мэдээгүй хүн бол ингээд яриад хийгээд ингээд явчихдаг. За газар тариалангийн үйлдвэрлэл дээр аваад үзэх юм бол янз бүрийн одоо химийн хортой маш олон хортой байцуудыг бол тариалангийн үйлдвэрлэлд хэрэгэлдэг. Тодорхой хугацаа заагтай тодорхой тун хэмжээтэй. Гэтэл энийг бол бас хэн дуртай нэг ингээд заагаад хэрэгжүүлээд ингээд хилээд яваад байдаг. Тэгэхээр энийг одоо журамлах шаардлага зүйсээр байна. Энэ номын үдсэн хандлагын одоо өргөн мэдлэгтэй ийм хүмүүсийг одоо нэгдүгээрт эрдэмтэн зөвлөхийн сангаараа дамжуул бүртгэх. Хоёрдугаарт энэ нэвтрүүлчихсэн үйл ажиллагаа. Манайхаа одоо нэг юм нэвтрүүлээд тэг хайчдаг. Тэгэл нөгөө араас нь их л дагал болохгүй зөвлөх энэ төр байхгүй нэг юм асуугаад тулгамжчдаг ингээд ийм болохоор нөгөөх ажиллана. Хий дэмий хөрөнгө оруулалт болоод
хоосроод ингээ үлддэг. Тэгэхээр ийм одоо тулгамж. Ялангуяа одоо энэ би энийг бол органик хүнсний тухай хууль тэр өөр одоо ер нь аж ахуйн шинжлэх ухааны технологийн нэвтрүүлэх тухай хууль мэлж гэдэг юм уу инновацийн хууль гэдэг бүгдээр тэр уялдаатай юм хууль гарах байх гэж үздэг. Тэгэхээр заавалчгүй одоо тэр шалгуур үзүүлэлтүүдийг давсан тийм хүмүүс гэдэг юм уу субъектүүд одоо зөвлөх нэвтрүүлэх үйлчлэгээ бол хийнэ гэж. Тэгэхээр хин нэг одоо шилбэл манайхан зарим төрлийн хүмүүс байгууллага бол сайн л ажилдаг л болон мэрэгчлэлтэнтэй одоо ийм сайн чадварлаг юм хүмүүс байгуулалт олон байна. Гэтэл одоо зүгээр намга гэрчлэгээ зөнгөндөө хийчихсэн юм ганцхонтой төрлийн хүмүүс байгууллагч ажилладаг тийм. Ийм янз бүрийн одоо байгууллага гэж байгаа юм усуд бол бас эзүүлэх нэвтрүүлэг үйлчлэгээ хийгээд байгаа юм аа. Тэгэхээр энэ л одоо нэг чиглэл оруулж л ингэж одоо хариуцлага хүлээлгдэг. Сүлд нь одоо сая одоо энэ өнгөрсөн намар гэхтэл одоо тэр нэг асуудал яриалсан шүү дээ. Жишээлбэл Evomac гэдэг одоо ийм таринаас өөр юм одоо мал яруулж идэх хэрэгж болдгоо мууч гэж яах шиг. Нэрээ харин энэ бол ярих л ёстой асуудал. Гэтэл одоо миний одоо зарим энэ би одоо харсан. Зарим одоо нөхдүүд бол хариуцлага малчид бол зарим нь хариуцлагагүй л юм л да. Кирлин гэдэг ингээд одоо мал угаадаг. Малын хачиг гадна талд нь одоо хачиг хуулднаас өчнөөс салгадаг юм. Шууд маханд нь тарьчихсан байх шүү дээ. Энэ бол одоо зайлцаагүй одоо зөвлөх үйлчлэгээ авах, нэвтрүүлэх ийм шаардлага болоод ингээд толгомцсон асуудал гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр ингээд энэ хуулийг гаргаад ирсний дараа бол гадаадын зээл тусламжаар орж ирсэн Монгол улсад туслах гэж байгаа энэ одоо зүйлүүд нэгдүгээрт одоо чадварлаг баг хамт олноор дамжиж хүрэх ёстой газар хүрдэг. Хоёрдугаарт энэний үр шимийг хүртэж байгаа хүмүүс зохихосныхоо хүртэж байгаа үр шимийг хүртэж чаддаг. Ийм л одоо голдролд орно л гэж ингэж бид харж байгаа да. Одоо энэ 4 жилийн одоо энэ 16 оноос 20 оны хооронд одоо энэ 4 жилд хөдөө аж ахуйн зөвлөх нэвтрүүлэг үйлчлэгийн тухай хууль батлагдж хэрэгжүүлэхэд одоо жагсаалтанд орсон байна. Энд би их баяртай байна. Танай гарааны компаниудаас шингэн, шил, био, нүүрс тэгэл эм бэлтгэл гэх мэтлэнгээр инновац шингэсэн үндэсний үйлдвэрлэл одоо үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүнүүд гарж байна. Гэтэл эдгээрийг одоо худалдаж авах энэ зүйл бага байна гэд бас яригадад л л та. Тэгээд яагаад худалдаж авах нь бага байд юм бол? Нэгдүгээрт гарааны компани нээсэн бүтээгдэхүүн хуулиалд авах хэрэгтэй. Инновацийн тухай хуулийн тэр хэрэгжилт 17-гийн 1-8 гэж би түрүү хэлээд байгаа. Тэр гарааны компани гаргасан бүтээгдэхүүнийг төр худалдаан хууль ажиллагаар дэмжиж гисэн тэр заалтыг нэгдүгээр хэрэгжүүлмээр байна. Хоёрдугаарт ер нь бол манай гарааны компаниуд бас нэлээд хүчрэх компаниуд бол бий. Ер нь бол зах зээл дээр танигдж байгаа компаниуд байна. Тухайлбал би эндээс онцлоод Монгол экологийн бордоо гэдэг энэ гарааны компани ярих гэж бодож байна. Энэ компани бол манай профессор Чожамс гэдэг хүний одоо 4 патентн дээр одоо үндэслэж бий болсон ийм компани. Монгол оронд нийтдээ одоо газар тариалангийн үйлдвэрлэлд 170 орчим мянган тонн бордоо хэрэглэдэг. Жилийн хэрэгцээ. Энийг бид нар бүгдийг натнаас авдаг. За ингээд аваад үзэхэр зэрэг өнөөдөр тэр манай гарааны Монгол экологийн бордоо гэдэг компани бол 5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд тэгээ энэ том үйлдвэрийг бол босгоцсон байгаа байхгүй. Энд бол түүхийн хэд нь бол одоо химийн гаралтай биш, органик гаралтай. Өөрөлдөх юм бол шувууны сангас, малын өтөг бууц, эрчимдсэн мал аж ахуйнхаа гарч байгаа хаягдлыг ашигладаг ийм одоо хаягдлагүй технологийн сайн компани. Энэ компани жилд одоо 40-50 мянган тонн газар тариалангийн бордоо үйлдвэрлэж байгаа. Гэтэл эдний бордоог бол бас л одоо борлуулах зах зээл байхгүй. Яагаад гэвэл бас нөгөө тендерийн хуультайгаа зөрчилж байна. Тэгэхээр энэ дээр бид нар бол нэг гаргалгаа хийх шаардлагатай байна. Энэ дээр ямар гаргалгаа хийх вэ гэхээр ерөөсөө л одоо тэр инновацийн тухай хуулийг дагаж гарах тэр журмыг л маш яралтай батлах юм шаардлага. Нөгөө талаар би бас тариаланчтай уриалмаар байна. Үнэнхээр Монгол экологийн бордоо гарааны компани гаргаж байгаа 3 төрлийн бордоо бий. Энэ 3 төрлийн бордоо бол нэгдүгээрт химийн гаралтай гадаадын бордооноос хямдхан. Хоёрдугаарт байгаль эколог сөрөг нөлөө байхгүй. Яагад гэвэл органик гаралтай учраас. Тийм ээ. За 3 дугаарт та бүхэн
их оронч үзэлтэй байгаа ч. Өөрсдийнхөө бий болгосон баялагийг өөрсдөө хэрэглээд гадшаа гарах одоо валютын урсгалаа дотооддоо шингээгээч гэсэн ийм одоо уриалгыг би тариаланчтай бол хэлмээр байгаа юм. Гэхдээ манай тариаланчд бол ухаантай учраас одоо энэ хавраас эхлүүлээд авч эхлэх байхаа гэж бодож байгаа. Танай гарааны компаниудаас гарч байгаа тэр шингэн шил бион нүүрс бас их сонирхолтой бас хэрэгтэй санагдаад байгаа юм л да. Тэгээ энэ талаар бас тодорхой ярил. Шингэн шил болвол одоо цахиурын нэгдэл шүү дээ. Тэгэхээр бас л манайхан гадаадаас авд юм лээ. Өөрөлдөх юм бол Эрдэнэтэй уулын баяжуулах үйлдвэр, дарханы төмөлгийн үйлдвэр гэж ерөөсө хаан. За тэгэл барилгын одоо янз бүрийн төмөрөтөн хийдэг энэ компаниуд. За дээрээс нь арь ширний үйлдвэрүүд ч гэсэн энэ бол маш их хэрэглэгддэг. Тэгэхээр шингэн шил үйлдвэрлэдэг энэ компани бол манай доктор Итгэл гээд эмэгтэй. Тэр үйлдвэрийн Төв аймагт байгуулсан байгаа. За бас л одоо ямар нэгэн байдлаар одоо мөн л адилхан борлуулалт авахгүй юу гэж ойлгодгийг гэхээр манайхан одоо дотоодод тэгээ ялангуяа одоо гарааны компани дээр нь судалгааны үр дүн сайн нотлогдоогүй юм зүйл нь бол одоо уршиг муутай гэж магадгүй гэсэн ийм ардталтай улмаас л явдаг болов уу гэж ингэж бодож байгаа. Бион нүрсний хувьд бол харьцангуй бас одоо жоохон танигдаад байгаа хөтэй ер нь бол тийм ээ. Тэгэхээр бион нүрс бол бас л энэ бол миний патент байгаа юм. Ер нь бол бас л малын гаралтай бүтээгдэхүүн ойн одоо хаягдлуудыг л одоо бид ашиглаж байгаа юм л та. Яг уу гэхээр аргал хөрзөн тэгэл ой модны цэвэрлэгээс гарсан энэ зүйлээ бол хаягдлуудаа бол бид нар зүгээр л одоо түлш болгож л ашиглаж байна. Зөвхөн л одоо хоолцоо хийж идэхтэй л ингэж ашиглаж байна. Гэтэл зарим одоо газарт бол ерөөсөө аргал хөрзөнгөө болоор ашиглахчгүй байна. Зөвхөн модоо түлдэг юм хангай аймагуд байна шүү дээ. Тэгэхээр зэрэг энийг бол малчид маань бид бол яг хөөхөр нэг тийм өндөр технологи түрүүнд би хэлсэн инновац болгон өндөр технологиор гарах албагүй гэж. Тэгэхээр манад байхгүй энэ зүйлийг бол бид тэр одоо хийж байна. За тухайлбал одоо тэр малын аргал хөрдсөн бууцыг бол ашигладаг. Тэр технологи нь бол маш энгийн. Өнөөдөр хэн ч ашиглаж чадна тэрийг. Одоо ер нь бол 16-17 настай хүүхдүүдээс хавлаад одоо 70-80 хүрсэн буурайнууд ч хүртэл энийг бол зүгээр одоо хуурай аргал хөрдсөн байж л байх юм бол хийчих. Бион нүрсийг хийж боломжтой юм тий. За тэгээ яг технологийн хувьд бол ийм энгийн, хэрэглээний хувьд бол асар өргөн юм. Энэ биочарыг бол хэрэгэлдэг салбар гэж одоо хэдээсээ алга. За ер нь бол одоо дэлхийн нийтийн практикийг харж байхад бол нэгдүгээр хөрсний үржил шимийг сайжруулах юм чиглэлээр ашиглаж байна. За одоо мөн цэвэршүүлэх элемент болгож жишээ нь тухайлбал одоо ус цэвэршүүлэх, агаар цэвэршүүлэх ийм одоо шүүлтийн гол элементүүдийг болгож ашиглаж байна. За барууны өндөр хөгжилтэй орнууд шил Герман, Дани гэдэг ингээд сүүний Перми хөгжсөн эрчимцэн аж ахуй хөгжсөн орнууд бол малынхаа өтгөд шивхийг бион нүрс болгоод тэрийг эргүүлээд одоо малын одоо хордлого тайлах, гиз дотрын цэвэрлэх юм болгоод жилд нь холиод ингээд өгч явах шүү дээ. Эмийн түүгээд болгож байна. За манайч гэсэн бол одоо бас одоо манай туршилтаар гарсан бион нүрсний бүтээгдэхүүнийг тэр манай бас гарааны нөгөө рецептор гэдэг гарааны компани ба малын юм хийдэг. Тэднийх бол бас тэр манай бүтээгдэхүүнийг бид инновацийн гарааны компани дэмжиж тэгвэл одоо малын юм хийж байгаа. Гарибтон гэдэг маш үрдүн сайтай юм болгоод бас ашиглаж байна. За гэгчтэйгээр ер нь бол бас энэ нэлээд өргөн хүрээнд бол энэ танигдж эхэлж байгаа. Технологийн эзэмшсэн байхад бол манай орны хувьд түүхийн эдийн нөөц бол дутагдана гэсэн зовлон байхгүй хангалттай. Тийм. Одоо бид чинь 60 сая малтай болчлоо гэдэг ингээд байгаа шүү дээ. 60 сая малаас бол яг зүгээр бид хуурай бодсоор өөрөлдөх юм бол хуурай аргалаар нь ингээ хуурай бодсоор тооцоод үзэхээр бол нэг 80 орчим сая тонн одоо тийм төвхөд ялгарч байгаа юм л да. За энэнийг бол одоо Төвийн аймагуд өөрөлдөх юм бол аргал төлдгөө хөрсөн төлдгөө Төвийн аймагуудын авж үзээд ингээ зан 20% нь бол Төвийн аймаг бүсд байна үзээд ингээ тооцох юм бол одоо жилд нэг нийт дэлхийн хэмжээгээр бол нэг 45 орчим сая тонн бион нүрс үйлдвэрлэдэг юм. Бид бол нэг юм уу 2 сая тонн бион нүрс үйлдвэрлэхэд бол манай малчд бол ядуурлаас гарчих юм боломж байгаа шүү дээ. Ер нь бол бион нүрсний дэлхийн зах зээлийн үн бол
нэг 15 центээс $7 хүртэлх юм хэмжээнд хэлбэлцэж байдаг. Чанараас аваад. Тийм учраас энэ бол маш их баялаг. Нөгөө талын нэг том зүйл бол юу гэхээр манайхан одоо яриад байдаг. Агаарын бохирдлыг бууруулъя. Агаарын бохирдол бууруулснаас дэлхийн доллар л одоо буурнаа гэдэг ч юм уу тийм ээ. Ингээ яриад. Тэгэхээр дэлхийн долларлыг одоо үүсгэж байгаа гэж байгаа энэ өндөр хөгжилтэй үйлдвэр хөгжсөн Америк, Хятад гэдэг юм уу энэ том улсууд Киотогийн протокол тэр Францын одоо гэрээний дагуу буурай хөгжилтэй ийм орнуудад тэр дэлхийн агаарыг бохирдуулсныхаа төлөврийг өгөх юм карбоны арилжаа гэдэг ийм юмд орж байгаа юм бол тийм ээ. Тэгэхээр карбон гэр тооцох механизм гэдэг юм бол хэрэгжилж эхэлж байна. Тухайлбал манай улсад бол одоо таашрын усан цахилгаан станц, за салхитын салхин парк гэдэг юм уу те. Энэ улсууд энэ аж ахуйнууд бол ийм одоо байгальд хор нөлөө үзүүлэгийнхаа төлөө нөхөө алгуур авчих. Тэгвэл манай малчид яах вэ гэхээр энэ одоо бионүрс гэдэг юм хотондоо хийгээд. Тийм ээ. Энэ бол юу гэхээр цэвэр нөөц төгсөл байхгүй юу? Агаарт дэгдэх гэж байсан энэ хар утааг бид нэр ийм одоо дэгдүүлэлгүй ингээд нүүрс болгож барьж чадлаа шүү гэсэн одоо энэ утгаар энийг одоо хичнээн хэмжээний одоо хөрсөнд болов гэдгээр нь бид бас карбон кредит тооцох механизм гэдэг юм руу хандаад энийг нэгдсэн нэг системд оруулах юм бол бид бас тэндээс малчид маань зөвхөн тэрийг үйлдвэрлэлээ худалдсанаасаа гадна бас тэрний хийснийхаа төлөө нөхөө олгоор авах юм болно хүртэл. Энэний төлөө л одоо бид дараагийн шатандаа л тэмцэж судалгаа шинжилгээний ажил зохион байгуулалт менежментийн юмуудыг энэ лөө хандаж хийж эхэлж байгаа да. За баярлалаа. Вторын ярилцах цаг өндөрлөж байна. Тэгээд хэрвээ танаа гарааны компаниудын бүтээгдэхүүнийг сонирхохыг худалдаа авахыг хүсвэл хаана хандах вэ? За манай инновац бизнес хөгжлийн төвийн хажууд бол инновацийн бүтээгдэхүүний дэлгүүр байгаа. За манай одоо хөдөө аж ахуйн сургуулийн инновац бизнес хөгжлийн төвийн вебсайт байгаа. За мөн одоо вебсайтаас гадна дэлгүүр гэдэг. Инновацийн бүтээгдэхүүний дэлгүүр гэдэг бас одоо вебсайт байгаа тийм ээ. Инновацийн бүтээгдэхүүний дэлгүүр гэдэг ингээд бичээд хайгаад ингээд орохоор болвол ороод ингээд эндээс юм авчиж болно. Яг одоо манай инновацийн бүтээгдэхүүний дэлгүүрийн гол зорилго бол бид одоо нэг 8 нэрийн манай дэлгүүр шиг худалдаа хийгээд байхгүй. Бүтээгдэхүүнээс урталчлах, тэрийг үйлдвэрлэдэг одоо хүмүүстэй уулзуулах тийм ээ. Тэдэнтэй холбох ийм л гол зорилготой л зүйлүүд байгаа юм да. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд миний асуугаагүй үлдсэн зүйлээ бол та ярих. За ер нь хоёулаа бараг л нэлээ ярьчихлаа гэж би ингэж үзэж байна. За тэгээд яг зүгээр эцэст нь би түрүүнч бас хэлсэн манай малчид, манай тариаланчид маань бол одоо Монгол эх орондоо үйлдвэрлэсэн эх орныхоо одоо эрдэмтдийн оюун ухаанаа шингээж бий болгосон малын эм био бэлтгэл тарилга, за газар тариалангийн бордоо, тоног төхөөрөмж тийм ээ, арга технологи энэ бүх юмыг бол одоо эзэмшиж аваасаа бидэнтэй холбогдож манай одоо инновацийн бүтээгдэхүүний анхны хэрэглэгчид, гарааны бизнесийг дэмжигчид, за өөрсдөө мөн одоо гарааны бизнес хайж байгаа бол тийм ээ манайтай холбогдож одоо мөн биднээс одоо гарааны бизнесийнхаа эхлэлийг олж авахчид ийм хүмүүс одоо та нар минь байгаасай. Ингээд одоо та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье өрөөё. За нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан 91.7 радиогийн хамт олон та бүхэнд бас их баярлалаа. Та бүхний ажил амжилттай сайхан байгуулдгаа гэж хэлье. За маш их баярлалаа. Metro Lounge 91.7 радио инновац нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа энд хүрээд өндөрлүүлж байна. Сонсогч та бүхэн даваа гараг бүрийн 17 цаг тэгтэг минутаас за мөн мигмар гараг бүрийн 18 цаг 30 минутаас Metro Lounge 91.7 радио болон On TV телевизээр хүлээн үзээрэй, сонсоорой. Ингээд дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай сонсогчдоо. Инновац гэж юу вэ? Шин санаа, сэтгэлгээний шин төвшин, үйл ажиллагааны шин арга барил, бизнесийн шин загвараас инновац эхэлнэ. Монгол улсын шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, ангаах ухаан, соёл урлаг боловсрал, эдийн засгийн салбарын инновац яг ямар байна вэ? Энэ бүхнийг инновац нэвтрүүлгээс даваа гараг бүрийн 17 цагаас
Инновац нэвтрүүлэг. Мэдлэг, инновац, баялаг.